За сайн байцгаана уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө подкастаар UMS төвийн зөвлөх багш, за сургалтын олон улсын сургагч багш өсгөө багш ирсэн байна. За баярлалаа. За танаа подкастыг үзэж байгаа нийт үзэгчтэй. Энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр багш хамгийн түрүүнд UMS гэж яг юу гэсэн үг юм бэ? Танаа төвийн нэр шүү дээ, тий? За UMS гэж бол өсгөө is Mongolian stretching гэж нэрний тавьчлалтаа. Энэ бол нөгөө өсгөө stretching гэдэг одоо олон улсад нөгөө уяаны аргаар уйж хүмүүс чинь нөгөө сонголт хийгээд дарангуут ингээ өвдөлтийнхаа нэг рефлексээр ингээ эсэргүүцээд идэг тий. Уяаны арга бол эсэргүүцэх нэг хүчгүй болгож яаж уйж хүлжээж сонголт хийдэг тийм онцлогтой. Тэрүүгээр нэг олон улсад олон улсын патент авсан ирэх авсан. Тэр нэр. Тэр урд нь ерөөсөө судлагдж байгаагүй юу тий? Судлагдж байгаагүй. Яг кацо тренинг гэж японочууд 30 жил судлаад одоо өнөөдөр бол олон улсын түвшинд ингэж хэрэгжилж байгаа тийм төрөл байдгийн билээ. Тэр бол яг булчин дээр ингэж боож цэсний эргэлтэн дээр ажилладаг тийм юу байдаг. Яг сонголтын дээр бол ийм уяаны аргатай байгаагүй дэлхий дээр. Монгол уяаны арга гэхээр одоо бас өөр байх уу тий? Тий. Монгол уяаны арга гайхамшигтай байхгүй юу? Монголчууд чинь мал хууга үнэ малаа тушиж уйж хөвж одоо морийг л монголчууд ч тэгж одоо нарийн ногтлж хазаардаг юм ард түмэн байгаагүй байхгүй одоо л ингээд дуурайгаад дэлхийд тарцсан болохоос тий. Тэрийг л би ингээд шинжлэх ухаантай холбоод одоо хүний амттай холбоод ингээд энэ сургалтын дээр бий болгосон л. Одоо монголчуудын тий яг энэ биеийн тамирын эрүүл мэндийн боловсрал дэлхийн түвшинд одоо яг ямар байгаа таны бодлоор? Манай студид бол гаднаас одоо хүмүүс ирж байгаа, гадаад хүмүүс зорж ирж байгаа. Багш нь өөрөө очиж багш нартайгаа очиж хичээл зааж байна. Өнөө дэлхийн одоо 30 орчим орны хүмүүс дээр ажиллаж байна. Ажилласан. Ковидээс өмнө те. Ингээ харж байхад бол монголчуудын биеийн тамирын боловсрол бол үнэхээр доогуур байгаа. Энэ доогуур байгаагийн юу бол шалтгаан бол миний бодлоор 10 жилийн биеийн тамирын боловсролтой шууд холбоотой нэгдүгээр. Хоёрдугаар энэ нөгөө хөгжлийн үйл явцтай аяга холбоотой байна. Монголчууд ч одоо те саяхныг хүртэл юу бэлтгэл мантай талхныхаа мөнгөтөл хөцөлдөж явлаа шүү дээ тий. Одоо л ингээл нэг жоохон амьдралын зэгцэрсэн хүмүүс одоо ч харж байгаа үст ингээд нэг амьдралын төвшнгөөрөө орж ирж байгаа хүмүүстэй тасгаж орж ирж байгаа хүмүүс амьдралын төвшнгөөр ялгараад байгаа харамсалтай. Ингүүл энэ бол уг нь амьдралын төвшин хамааралгүйгээр явж явах боломжтой байхгүй. Бид нэр одоо тэгж байгаа үст нэгдүгээр ангид хүүхд оронгууд хичээлээ сайн хийл гэдэг хас миний хүү биеийн тамирын хичээл сайн яваарай сайн хийгээрэй. Эрүүл хамгийн нэгдүгээр хүн яах хэвээр эрүүл тэгшгэн зөв хүн байх хэвээр. Урд нь бол яг хуу монголчуудын амьдрал бол нөгөө хүүхдүүд аягүй их одоо морь малтай тий ажилдаг байсан. Биеийн тамирын хөгжлийн хувьд бол биеийн тамирын одоо эрүүл мэндийн боловсролын хувьд бол харьцангуй бас гайгүй байсан. Гэтэл дунд үед нэг хэсэг алдагдсан. Одоо харьцангуй бас эцэг эхчүүдийн ойлголт арай дээр болж дээрдэж эхэлж байгаа санагдаж байна. Ингээд олон улсын түвшинд харьцуулахад бол ингээд гадаад өндөр хөгжилтэй оронд очиж хичээл заахад бол над дээр бол за нэг 20 хүн хичээлд орж ирэхэд бол за 10 гэж бод. 10 хүн хичээлд орж ирэхэд бол нэг 8 хүн офис ажилчид орж ирж байгаа шүү дээ. Дан сонирхогчд. За нэгээс 2 хүн бол яг мэрэгжлийн жүжигчин юм уу, тамирчин эсвэл бүжигчин ч юм уу те. Бүжгийн багш ч юм орж ирж байгаа. Нөгөө 8 хүний сонголтын төвшин одоо биеийн тамирын боловсрол одоо ингээд антомо мэдж байгаа байдал төр ямар ч байсан байгаа байхгүй. Сонголтон ч байж идэг. Адгийн наацхан л ингээд нэг зүгээр шпагат нь байж идэг баруун зүүндээ тийм ээ. Ийм бүр зүгээр л офс ажилчин шүү дээ. Бизнес хийдэг ч юм ингээд. Тэгэхэд чи Монгол 10 хүн хичээлд ороод ирэхэд бол за нэг эсэргээрээ. Нэг юм одоо өөрөөр хэлбэл харж байгаа зү. 10 хүн ингээл анх хичээл анги нэг л хичээлд орж ирж байхдаа нэг юм уу 2 хүн л нэг жоохон юутай жоохон нэг дөртөө. Тэ? Нөгөө бусад авиастай гэх юм уу те? 8 бол бүр 0 орж ирдэг шүү дээ. Тэгэхээр нэг ийм нэг ялгаа бол олон орн дээрс олон орны хүмүүс дээрс ингээл харсан л та. Өнөөдрийн подкастын сэдэв бол яалтчгүй сонголт. Сонголт ба хөгшрөлтийг зогсоох нь гэж байгаа. Тий. Зогсон шүү дээ. Зогсдог шүү. Би бол зогсдог гэдэг 100% 100% итгэлтэй. Бид бол зогсдог гэж хэлээд маш их шүүмжлэлд өртчихсэн байхгүй юу. Гэхдээ энийг бол би яг өөр дөр амьдрал дээр ч юм уу те яг харж чадж байгаа.
тий. Харах боломжтой тий. За тэрнийхээ талаар бүр төгсгөл дээр нь хоёулаа бас базаа дүгнээд ярилцсан ах шүү тий. За ингээд сонголт гэдэг ингээд ярихаар тий. Одоо та бол хэллээ. Дэлхийд ингээд тий монголчуудын тий эрүүл мэндийн боловсрал болон бие махбодын тий энэ боловсрал бол бага түвшинд байгаа. Тэгвэл бид нар яах ёстой юм бэ? Одоо энэ дэр чинь нөгөө бага ангийн хүүхдүүдийн сургуулийн биеийн тамирын төвшингээс эхлэх хэрэгтэй байхгүй. Биеийн тамирын багш сайн байх хэрэгтэй. Энэ одоо Монголд одоо нэг 4-5 биеийн тамирын сургуулиудын багш нар сайн гарч ирэх хэрэгтэй. Тэ? Эдгээр сайн байж иж бага насны хүүхдүүдийн биеийн тамирын боловсрал тэ энэчээ суур тавигдана. 30 хүүхэд зогсооход тэндээс зүв биштэй гоё яг тэгшгэн нуруутай зүв биштэй хүүхэд 2 юм нэг л гардаг байсан шүү дээ. 30 хүүхэд дотроос. 2003 он гэхэр ч одоо яаж хэдэн жилийн өмнөх нь 18 жилийн өмнө. Тийм байна. 19 жилийн өмнө байх баг тий. 20 жилийн өмнө гэж ярих нь шүү дээ тий. Гэж ярих нь шүү дээ. Тэгэхэд өнөөдөр 20 жилийн өмнөхөөс хүүхдүүдийн бие хөвшил ямар амар дороотж байгаа. Хүүхэд болгон тарган, хүүхэд болгон майжиг, гатуу, хараа муутай ийм л болцсон шүү дээ. Одоо бол 30 хүүхэд 300 хүүхэд дотроос 1 2 3 гарах нь үгүй юу? Тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр л одоо нөгөө биеийн тамирын хичээлийг чанаржуулмаар байгаа програм дээр ажилламаар байгаа юм. Чи ингээд ийм гоё ийм биетэй байхгүй бол эрүүл мэнд чи ийм ийм хортой, гоо сайхан чи ийм ийм хортой. Миний хөө инхээр муухай харагддаг. Инхээр хурдан хөгшрөөд хурдан таянд орно. Миний хөө 40 хүрээгүй таянд орох нэ. А эсвэл бүр дасгал хийдэг энэ гоё балет сонирхдаг хичээг хараа. Энэ гоё уран уграач хичээг хараа. Энэ гоё йогч хичээг хараа. 60 70 настай. Балетийнхнийг харахад яг тийм байдаг шүү дээ. Сунгаад шиг ингээд бүр яг хойноос нь харахад л 18-д л харагдаад байдаг. Эргээл тойрол очил харахад бол мэдэгддэг арьс ялтчгүй унцсан байдаг. Ийм л юм чинь л одоо энэ хүүхдүүдтэй ойлгуулмаар байгаа. Хүүхдүүд бол тэгэл миний хүү чипс идэх юм бол ингэж болохгүй. Тэ? Гаста ундаа авах юм бол ингэж болохгүй. Энэ хараа зураг нь энэ байна. Тэ? Гаста ундаа олон жил ус өмнө зураг нь байна. Дасгал хийсэн сонголт хийсэн үнэ олон жил хийсэн үнэ зураг нь энэ байна. Миний хүү өөрөө сонго. Одоо нэг хүүхдүүд гэрсэн шүү дээ. За сонголт бол мэдээж маш олон талын ашиг тустай. За энэ талаар бол нэлээд л их ярьж байгаа тийм. За гол ашиг тус. Багш тэрийг бол одоо ингээд хэлэхэд би бол сонголт хийснээр та залуу байна л гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ хүн сонголтоо бол хүснээрээ хөл гарна алхаж гიშгэж хүснээрээ одоо ингэж унтаж хөвтөж хүснээрээ хөдөлгөөн хязгаарлагдахгүй байдаг байхгүй. Тэгэхээр хүн ерөөсөн яагаад сонголт хийх ёстой гэхээр уян байж ээж үеийнүүд нь уян байж ээж булчингууд нь сулрах үедээ сул чангарах үедээ бяртаа чангардаг юм чадамжтай байж ээж хүн эрүүл амьдрна. Тэрсээ энийг л хүн ойлгож байна шүү. Одоо сүүлийн үед би энийг бол бүр сэтгэл зүйтэй тайлбарлах гад тэ хослуулан тайлбарламаар байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингэж ярьдаг тийм яриа байдаг штэ. Би уярах тусам сэтгэл уярна гэж. Би хатуу байх тусам сэтгэл хатуу байдаг гэж. Үг байгаа. Сэтгэл хатуудаа бас биш юм байна. Ерөөсөө стресстэй байдаг юм байна. Стресстэй хүн хатуу байх нь ойлгомжтой шүү дээ. Хүн юм асуухад ширүүн дойрон байдаг ч юм уу те. Хаа хүү гэсэн юм байна. Одоо бүр амтан дээр та нар анзаардаг уу? Хэрвээ мууртай айл юм уу хоотой айл ингээд үзэж байгаа бол та нар анзаараарай. Өглөө юм уу унтаад босоод ямар ч амтан ингээд сүнэж гаргаддаг чинь. Ингээд муур ингээд утаашаа сүнэгаа те. Сонголт яваад байгаа гэж ингээд. Эн чи юу хэлээд байна гэхээр амьд амтны организм цаанаасаа рефлексээр нөө бурхнаас өгсөн өгөгдөл одоо юм байна да. Ингэхгүй л болохгүй гэсэн. Сонголт хийхгүй ингээд чангараад харал ингээд одоо би өөр дөрөө анзаархад ингээд таагүй байдал би болол ингээд би ноцоорол тэг ханаа төрөх гэдэг санагдаад. Тэгээд идэг шүү дээ ингээд чангараад ирэхээр тэр чинь л нөгөө булчин чангарна гэдэг чинь л ингээд хамаг юм хөшөөл ингээд тарих руу ингээд стресс өгдөг байхгүй. Энийг болохоор манус нөгөө дасгал хийдэг олон жил явц болохоор мэдэрчээд байгаа байхгүй юу. Ингээд ингээ мэдчихэд байгаа. Энгийн хүмүүс хийдгүй хүмүүс болохоор яагаад стресстэй байгаа яагаад мэдэхгүй л яваа. Юусоо сонголт. Магадгүй бүжгэн дуртай би бүжг рүү явчих гэдэг явах. Очиж бүжглээ гэжсэн чинь зүрхний асуудал үүсвэл яах вэ? Зүрх нь ямар байгаа ингээд дуртай юм руугаа яваад зөв багш дээрээ очиод ингээд явхаар нөгөө стресс чинь тайлагдана тий. Эрүүл мэнд нь ингээд сайжирна. Ерөөсөл юмэг л надад юу хэрэгтэй байгаа? Би ямар ингэдэг л мэдэх хэрэгтэй байхгүй. Эхний ээлжид тий. За зөв багш гэд багш ярьлаа шүү дээ тий. За энэ талаар сүүлийн үед бол нэлээд сайн ярмаар байгаа шүү дээ. За одоо сая бол фитнесийн талаар ярьлаа. Фитнес бодибилдингийн тий талаар ярьлаа. Яг энэ асуудал чинь одоо бид нар дээр ингээд ирдэг байхгүй. Жишээлбэл би тий фитнес яваад, жимд яваад тий ингээд нуруу сууцсан.
За булчингийн хит чангаралд орсон нөгөө стресссэн. Тэ? Яхаа мэдхэ болцсон. Зүгээр өвчлцэн хүмүүс ирдэг байхгүй. Тэгэхээр л нөгөө нэг мэрэгжлийн багш гэдэг зүйл чинь өнөөдөр Монголд дутагдaltaй байгаад байгаагийн талаар л бас ярих хэрэгтэй болчиход байна. Жишээлбэл тэр тэ одоо явж байгаа тэр багш байла тэ тэр багш тэр хүнд одоо яг тохирсон дасгалын зааж өгөх. За тэрний дараа тэр сунгалтын дасгалыг зөв зааж өгөх. Тэ зөв хийлгэх. Тэр биеийг халааж жаад сунгалтыг зөв хийлгэх. Мөн тэр булчин одоо ачааллуулах дасгалуудын дараа заавал одоо сунгалтыг хийлгэх талаар зөвлөх ёстой шүү дээ. Гэтэл хүмүүс яадаг вэ гэхээр зүгээр ямар ч багшгүйгээр юм уу эсвэл одоо тийм нөгөө мэрэгжлийн бус багшийн удирдлаганд орчоод эрүүл мэндээр хохирчдөг. Маш олон хүн эрүүл мэндээр хохирч байгаа өнөөдөр. Зөндөө ирдэг надад. Цөөхөн монголчууд нэгэндээ ийм муухай таван галтар цаасны төлөө ийм муухай хайргүй гэж болохгүй байхгүй юу? Өөрөө нэг 2 жил юм уу нэг ганц хэдэн сар ингэж бие хөгжүүлчихэл бие багш гээл ингээл тэгэл аваач хүмүүсийг шууд гаднаас ороод ирэхэд гүйлтийн зам дээр хялаатлан гүйлгээл хүнд штангд энэ дээр одоо суу гээл ингээл тэгээд наадхаа тэдэр хийгэрэг хайчи явдаг. Нөгөө хүн нэгэд зүв хийж байгаа ч юм уу буруу хийж байгаа ч юм уу жимд ингээ ангааж явж байгаа тэгээд ийм л байдал өнөөдөр Монголын нийгэм л байгаа шүү дээ. Хэдэн жимүүдээр дүүрэн л байгаа шүү дээ. Бодогоор хичээж байгаа нөхдүүд дандаа уурга эм витамин юмнууд хогноод ашихна. Энүүгээр мөнгө олно. Энэ уг нь эрүүл мэндийн салбарч уг нь бизнесийн хар зах биш байхгүй юу? Тэ? Магадгүй 5 жил, 10 жил, 15 жил ажиллачаад өөрснийгөө үнэлээд үнэтэй багш бол та нар. Тэгэхгүй тэгээд нэг том үн тавиад мөнгө олохгүй. Тэгээд дээрэс нь уурга тижэл шахаал, зараал. Яг өнөөдөр яг болоод байгаа юм шиг мөртлөө тэр хүнийг 10 жилийн дараа, 20 жилийн дараа эрүүл мэнд яаж тийм сүд тийм уурга уугаад гэсэн шижийн судас тэлгч мэлгч янз бүрийн юмнууд уугаад ингээл хэдхэн сарын дотор ингээл цээж мэжтэй болоод ингээл бүчтэй болоод ингээд тэрний цаана одоо энэ Холливуудын одоо одуудыг хаар одоо тэгээд өмнөх одоо энэ өндөр хөгжилтэй орнууд чинь энийг чинь болдгүй юм байна ингэдэг юм байна үр дүн нь энэ байна гэдээ одоо 60 настай 70 настай тамирчид нь ингээд гачин болсон хүмүүс билийхэн байж шээ. Тэгчил одоо мэдсээр илгийг 2 удаа солиулсан 3 удаа солиулсан гэж байд юм бэлээ. За хоёлаа эргээд сунгалтынхаа яриа руу оръё. Сунгалт хийхэд анхаарах зүйл яг юу юм бэ? Яг зөв. Хэдэн настай хүнд зориулагдсан юм бэ гэдэг талаар бүр хүнд зориулагдсан юм бэ сунгалт? Сунгалт төлөөрөөс бүр хөдөлж байгаа хүн бүхэн дээр хийх хэрэгтэй. Заавал. За хүүхд төлөөл ихэс төрөхтэй ингээд уяатан төрж байгаа бүр ясгээдийнхэн байхгүй мөхөс төрж байгаа тийм. Тим дээр тэгээд нэг 3 4 нас хүрээл ингээд гатууралт булчингууд нь чангараад гатууралт яваад хийж байгаа. Тэгэл бүр 10 наснаас хойш бол бүр хичнээн гатуураа явчихж байгаа шүү дээ тийм. Одоо ингээд булчингийн агшилт гэдэг нь ингээд татцсан эрзээ шиг байн тотгошоог ингэж тэмүүлж хүн чин сар жилээр биш өдрөөр гатуурж яадаг байхгүй. Хүний бие организм чинь өдрөөр гатуурж яадаг байхгүй. Тэрний эсрэг л хүн хөдөлчлээ гоо сунж яхсан. Одоо жишээлбэл багш нар би нэг зураг харж ирсэн л да. Хамгийн настай нэг сунгалт хийжсэн хүний зургийг харж ирсэн. Тэр яг хэдэн настай хүн байсан бэ? Япон хүн байсан билүү? 85 настайд анх над дээр намайг Токиод багш гिचэл зааж хахад ирж ирсэн. Тэгээ одоо чинь 90 хэдтэй болчихоо. Одоо 80 хэдтэй тэр үеийн тэр 80 хэдтэй зургийг харахад 60 хэдтэй хүн шиг л харагдчихсан шүү дээ, тэ? За нэг 50-тай ч юм уу, тэ? Хизээч оройтхгүй. Хизээч эртдэхгүй л гэж ойлгох хэрэгтэй. Хизээч хийж хэлсэн эртдэхгүй. Хизээч хийж гисэн оройтхгүй. Та 80 90 настайч бай. Эсвэл 9 10 настайч бай. Хийгээл хөдөлж байгаа л бол хийгээд эхэл. Булчингийнхаа чангарж байгаагийн эсрэг. 40 50 нас гэдэг чинь эд залуу гоё нас шүү дээ. Уг нь бол гэтэл манайхны ойлголт болохоор ерөөсө 40-оос дээш наснд л хүн ингээд бүр хөшөрцөн гэж өөрийгөө ойлгоод ингээд явааддаг. Тэгээ одоо би ингээд хөдөлгөөн хийж болохгүй, сунгалт хийж болохгүй ингээд аюултай гэдэг тийм ойлголттой байгаад байгаа шүү дээ. Одоо түрүүн биелсэн хүн ингээд нэг хөдөлж байгаа бол булчин ажиллаж байгаа бол гатуурл явж гэнэ гэж байна шүү дээ. 40 50 насн дээр илэрч харагдаж байгаа нь тэр нас байгаа байхгүй юу? Илэрч харагдаж байгаа. Бүр залуу наснаас ингээд сунгалтын юм хийгээд ч юм уу тасал хийгээд ингээд рефлекстэй болцсон бол тэр илэрхгүй байхгүй юу? Тэр л илэрхгүй явж байгаа. Тэгээ илэрчлээгээд одоо яах вэ? Огч нэгэ хайхгүй шүү дээ. Тэгэл өнөөдөр ч гэсэн эхлээл явхад бол 5 жилийн дараа зэмбийцэн л байж байна. Одоо бол юм өөр болцсон тийм ээ. 60 настай гэдээ би өнгөрсөн гэж бодохгүй. 60 настай би 3 жил сунгаад 80 наслах юм байна гэдэг зорилго өөдрөг ийм юмыг харж сурах хэрэгтэй монголчууд. Ялангуяа хит хатуу байгаа өөрийгөө тэр тийм хатуу байгааг мэдэрч байгаа хүмүүс бол бүр тэр сунгалтыг бол маш сайн хийх хэрэгтэй. Энэ сунгалтын дасгал сайн шүү манайхаа гэдэг нөгөө багш нэртэй нөгөө баг өмсөн нөхдүүд чинь
ийм сонголтын дасгал нурууны сонголт сайн гэж шеэрлээд байдаг байхгүй юу? Тэр чинь болохгүй байхгүй юу? Хүн хүнд өөр байхгүй юу? Магадгүй энэ багшийн нурууны сонголт сайн гинэ гэдэг дагаа хийчдэг. Миний сая ярьсан нэг нурууныхын диск нь гай болж нэгдэл руугаа бүтээсэн байж байгаа нугсаа дарчуул яах вэ? Нугсаа таслуул яах вэ? Ийм тохиолдолд зөндөл гардаг. Тэгээ дээрэс нь одоо ингээд юу нөө ялангуяа нурууны асуудалтай хүмүүс те байвал яг толгой нэрэгдэх даралтан тэгэл одоо энэ агаар яг мог гэдэг нөхдүүд байна тийм ээ. Хүмүүсийг доош нь харуулаад ингээд тархины судсан дээр нь ингээд хэвэрхэн болцсон явж байгаа. Хамаагүй сонголт бүхэлгэж мөхөлгээл доош нь тонгоолгоо гэж тархины судсан хараад харуулт өгчүүл яах вэ тэр. Ингээд юмаа мэдэхгүй ингээд антом мэдэхгүй багш нар, онлог мэдэхгүй багш нар ингээд хүн сүйдлээд байгаа байхгүй. Энэ дээр л манай иргэд өөрснөө айгүй хайртай өөрийгөө сайн мэдчих хэрэгтэй байх шүү дээ тий. Яг одоо багшийн хийж байгаа ажил бол ондоо одоо биднүүсийн зааж байгаа йог дээр бол бас ондоогоор хилдэг л дээ. Жишээлбэл сонголтыг хийхдээ бол бүр тийм өөрийгөө зовоож юм уу те жаргаж хий гэж ингээд нэг зовоож хийхгүй гоё те гоё жаргаж хий бүр мэдэр те өөрийнхөө тэрийг бол нөгөө хүчээр биш маш гоё тайвнаар баг тэгээ жилээс жилд гэж байгаа маш удаан. Энэ дээр бол одоо угаасаа яг өөрөөр ярьдаг дээр яг юу ямар хүн ямар зоригтойгоо юунд яарч байгаа. Яг ерөөсө хөрөв яарж байгаа язаачих бол. Яраагүй бол цагаан жаргаад хий. Таваарай. Манай дээр ч гэсэн мэдэгдэж шүү. Хүн болгоныг би ирсэн хүн болгоныг барьж аваад баглаа шахаад байдгүй шүү дээ. За миний хөө ямар шахалмаар бол давай шахах би чадсан шүү дээ. Багш шахах чадсан шүү дээ. Шахдаг. Зарим нь бол багшаа би тань дээр жил явж шахуулъя. Яг хөө зарим нь бол нөгөө хурдан А Б-гээр суух гал хурдан нуруугаа хүмүүс ч ингэдэж шүү дээ. Одоо ингээл өөрөө хэлж ингээд юун дээр чи ингээл уйлсан хашгирсан шахуулсан хүмүүс чи ингээл ойлаал ингээд шахалдаг байхгүй яа. За дахиад нэг орчих шах багшаа. Тэгэл ойлаад шахуулаад яа хаста гоё шахуулаа. Нэг орчих багшаа ингээл. Ингээд тэндээс чи хүн ингээд нэг хүн харахад зовоод байгаа шиг мөртлөөс тэр чинь ингээд зорилгодоо хүрэхийн тулд бүр ингээд золиос гаргаад байна шүү дээ. Гэхдээ тэр тэгтээ хүн хүний онцлог өөрчлөлт байх ш тийм. Одоо жишээл зарим нь шахуулах дуртай байлгаа зарим нь бол бүр хальшраад одоо би бас зөндөө сонсч ирсэн. Одоо йогд явсан ч өстой хэцүү юм бэлээ. За өсгөө агш дээр очиод 2-3 хичээлд нь явбал тэгэл би галширцсан. Дахиж очоогүй шүү дээ. Тийм ингээд ярьж байгаа зөндөл байд юм бэлээ. Тэгэд тэр хүмүүс одоо яах ёстой юм бэ? Тэр хүн ч одоо гохин болох юм бо яах юм? Үгүй тэгэл 50. Би одоо хүмүүс дээр нэгдэш над руу одоо 9 шидэ хүмүүс ингээл ирээ зүгээр миний хичээлд нэг удаа өнгөө ороод үз та нар. Ингээ шахуулмаар байл ингээ шахна. Шахуулмааргүй байл заавал чамайг чардаалгаад язаалгаад байх юм байхгүй. Ингээд эхлээд нэг удаа хичээлд шахуулмаар авах юм л ороод ир. Тэгээд нэг удаа шахуулаад миний газар байх газар биш юм билээ гэд зөндөл хүн явж. Тий, зөндөл. Сайтай муутай нэг олон хүний янз бүр байхгүй. Одоо тэгээд бурхан минь тэр хаалгаад дахиж алахгүй гэсэн үг байна. Гэтэ эмэгтэй хүн бол илүү төвчээртэй. Би бол тэгж хардсан шүү дээ. Эрэгтэй хүн ч аягүй төвчээр. Яг адилхан. 10 эрэгтэй байхад 5 төвчээртэй 5 төвчээргүй. 10 эмэгтэй байхад 5 төвчээртэй 5 төвчээргүй шүү дээ. Яг адилхан шүү дээ. Би бол нөгөө эмэгтэй хүнийг илүү хүүхэд гаргадаг ч юм уу те. Болохоор төвчээрийн хязгаар нь эрэгтэй хүнийхээ бодгоо харцсангуу бас жоохон өөр үд юм байна л гэж бодоод байгаа. Биеэр өвддөг өвдөлтөөс сэтгэлээр өвдөх өвдөлт чанган байна да. Бас ирчиж сэтгэлээр асар их шаналж явдаг хүмүүс чинь бас төвчээр суусан байна шүү. Энэ дээр бол би бол эрэгтэй хүн учраас эрэгтэйчүүдгээ харах биш. Ажлынхаа туршлага тэгэл харахад надад бол тэгж харагдсан. Ойлгуулахаас өөр. Тэгэхээр өнөөдрийн сэдв бол сонголт ба хөгшрөлтийг зогсоох нь гэж байгаа. Зарим хүн хөгшрөлт хийцээ зогсдгүй маа гэж маргалддаг хүмүүс зөндөө байдаг. Яг хөгшрөлт зогсох гэхээсээ энэ бол одоо саармагж байгаа ч гэдэг юм уу те. Пүүх энэгч чинь бүр цаг хугацаа зогссон шиг дэлхийн татах хүч үйлчлэгээ байсан шиг тийм их чинь зогссон л байдаг шүү дээ. Арьс үрс одоо бусад хөгшилтүүд нь бол яг биологийн хувьд явагдсан л байгаа байх тийм ээ. Би организмын хувьд. Тэгэл биологийн нас нь бол зогссон л байдаг шүү дээ. Харахад бол энэ л ерөөс сонголттой бие авч явж байгаа байдалтай холбоотой шүү дээ. Тийм ерөөс өнөөдөр одоо йогийн жишээлбэл мастерууд шүү дээ дэлхийд байгаа тийм. Ихэнх нь дандаа 100 гаруй настай. Тэгээд маш гоё чанартай амьдардаг хүмүүс байдаг. Тэгээд юутай холбоотой гэхээр өөрсдөө сонголттой холбоотой л гэж хардсан шүү дээ. Ард түмэндээ энэ сэдвээр ойлгох нь бидний үүрэг бүр. Хүсвэл биш. Үүрэг байхгүй. Багшуулсан бидний хувьд бол. Энийг бол ард түмнийхээ төлөө бол ярихаас аргагүй байхгүй. Маш эрт одоо яадаг ингээл хазгаа болоод те нөгөө өвөө эмээ хэлбэртэй бол орол явцдаг штэ. Тэгэхээр энэний эсрэг бол бид нар заавал энэ сонголтыг сайжруулах сонголтыг хийж байгаа штэ. Бид нар чи өвөл ингээл тавчганаал гүйдэг үсттэй. Орж гарахаа орно. Хамаг бие хумайл. Энд чи хүртэл ингээл чангаралт явуулж байгаа штэ. Хамаг бие хумайл те.
Тэгэл ингээд нэг төгжрэн зогсоод урдуур нэг орк зүгээр шүлгчгээ давхад ороод ирэхэд яа ялгаач та шүлгчгээ алдлаа шүү. Энэ болгон чинь штэ. Урдуур монголчууд яагаад эрт үхээд байгаа эрт сунгаад яагаад хавдар үсээд ингээд үхээд байгаа чинь энэ л байхгүй. Энэ тухайд бол зөндөө олон нэвтрүүлэг хийгээрэй. Дахиад би ирээд зөндөө олон юм ярихад би шүү. За тэгээд хамгийн гол нь сонголт хийх юм бол хөгшрөлтийг зогсоон та эрүүл байх, чанартай амьдрах боломжтой гэдгийг бол багш маш тодорхой сайн бүр амтан дээр хүртэл тайлбарлалаа тийм ээ. Тэгэхээр та сонголт хийснээрээ стрессээс одоо ангижрах боломжтой. Энийг бол шууд баталгаатай хэлсэн шүү манайхаа тийм. А хэдий хэмжээнд та хатуу байна. Өөрийгөө тий одоо өнөөдөр яг одоо та ингээд доошоо тонгоод үз. Гарч яг хаана явж гин тий. Яг та хатуу байх тусам сонголтыг бүр илүү сонгоорой. Сонголтыг илүү сайн хийгээрэй. Тэгхийн бол таны одоо тэр гоё залуу байна, гоё байна гэж яриад байгаа. Эн чин гадна талдаа хідэн одоо будаг түрхээд юм уу? Эсвэл брендийн хувц өмсөд юм уу? Эсвэл одоо яад юмтай үйлчлэгэнд ороод энэ би болдог зүйл биш үү? Өөрийгөө хуураад яах юм бэ? Өнөөдөр хуурж толинд хараад гоё харагдаад нүүрэндээ будаг наагаад ингээл брендийн хувцаар далдлаад бид нэр зайлахгүй байхгүй. Нөгөө юу хуурвч ертөнцийг хуурвчаа эргэлгийг та хуурах юм уу гэдэг шиг хуурахгүй байхгүй. Тэгэхээр л энэ дотроосоо бид нар эрүүлж ирэх хэрэгтэй. Дотроосоо бид нар гоё залуу байх хэвээр. Тэгээ дотрыг залуужуулна гэдэг бол ялцшгүй сонголттой холбоотой шүү гэж дуусахгүй юм. За баярлалаа агшаа. За ингээд амжилт хүсье. За өнөөдөр энэ подкастнда олон улсын сургагч багш, сонголтын мастер өсгөө агшаага уурж оролцууллаа. Багштай баярлалаа. Баярлалаа. За ингээд дараагийнхаа подкастын ээлжит одоо дараагийн дугаараараа уулзтлаа. Баяр та манайхаа.